Хүүхэд шөнө орон цагаар тогтмол уйлах. За ямар нэгэн өвчин эмгээг ороох, нойр хоолнд муудаж хөхөө хөхгүй болох нь юуны шинж тэмдэг вэ? Энэ тохиолдолд монголчууд бид ямар арга хэмжээ авдаг вэ? Өнөөдөр та бүхэндээ монголчуудын хүүхэд хэрэглэх зан үйл талаар бага хэмжээний мэдээлэл хүргэхээр шийдлээ. За юун төрөнд хүүхэд хэрэглэх энэ бол зан үйл юм. Тэгэхээр зан үйл гэдэг нь өөрөө юу байдаг вэ гэхээр ямар нэгэн үйл үйлдэл, бодол санаа, сэтгэл сэтгэгдлийг бэлэг тэмдгийн утгаар илэрхийлэх юм уу? Хийсвэр санааны нөлөөллийг бодитын үзэгдэлтэй ургуулн тусгах учир зорилготой зан алийн зүйл ялгалыг хэлдэг. Тэгэхээр энэ бол харахгүй зан үйл юм аа. За нөгөө тэгвэр энэ бол чиглэх зан үйл гэдэг бол ардын бэлэг ухаан юм. За энэхүү ширэг хэмээн хэлэх хүүхэд хэрэглэхийн домын зан үйл нь фольклор буюу ардын бэлэг ухаан. Ардын бэлэг ухаан гэдэг нь бол бидний хийдэг, бидний хэлдэг, бидний бүтээдэг, итгэдэг зүйлс байна. Үүнд нүүдлийн соёл, хурим найрын ёс, дэгж аяг, эдийн болон оюуны соёл, түүх домог, эрүүл магтаал, туйл, үрс гарах ёс, унах тамганы найр, орчгон найр, гал голомт өвлөн авах ёс зэрэг бидэнд эрт тэр үеэсээ уламжлагдсан ирсэн өв соёлууд хамаардаг. Ардын бэлэг ухаан бол олон янзаар үе дамжин уламжлагдаж тархдаг байна. Бичгэн их сурвалжаар, амаар, эд үлгийн зүйл гэх мэт. Ардын бэлэг зүйн нэг чухал зүйл нь ардын бэлэг зүйд дөрвөн гол шинж байдаг. За үүний нэг нь бол амын шинж. Монголчууд бидний өдөр тутмын зан үйлүүд, арга ухаан, өв уламжлал, үлгэр домог зэрэг ардын бэлэг ухаан бол элэг тохиолдолд бол амын шинжтэй байдаг. Харин бичгийн их сурвалжаар тархаж дамжиж уламжлагдсан зүйлс нь бол он цагийн уртад яг л нэгэн хэвэндээ анхны хөлбраараа оршин байх боломжтой байдаг бол амаар дамжсан бэлэг ухаан нь бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж хүн хүний онцлогийн шингэн баяжиж хувьсаж байдаг учраас ихэд онцлог шинжтэй байдаг. Хүүхэд ширэглэх энэхүү зан үйлийг яг ер нь ямар үед хийдэг вэ? Энэ ширэглэх зан үйл гэж яг ер нь юу вэ гэдэг талаас нь ярив. Хүүхдийг элдв аюул ослоос амнаас эрүүл мэндийг нь хамгаалах, их өсгөн байжуулах, тогтдоггүй хүүхдийг тогтоох зэрэгт уламжлан ирсэн зан үйлийн дундаас хүүхэд хэрэглэх зан үйл нь арга дах домнохын хэлбэрээр өдгөө хүртэл олон нийтэд түгээмэл хэрэглэгдсээр байна. За монголчууд хүүхдийг энэ ертөнцийн сайн мууг ялахгүй өөрийгөө хамгаалж үлж чадах шинэ бүхний эхлэл, шинэ амьдрал хэмээн ихэд нандинах бөгөөд хүүхэд уйлах, өвчин орох, яр шарах гарах, нойр хоолнд муудах, шөнөөрөө унтахгүй байх, за хөхгүй болох зүүн сувгийн шинжтэй ихээр инех зэрэг хүүхэд тавгуургсан хэвийн бус үед за мөн хүмүүний ертөнцийн бус хорм үзвэл үр хүүхдийг хоргоон зовоож хэмээн үзэж өдөр тутамдаа ширэг хэмээх зан үйлийг үзтгэж арга ширэг үлдэж иржээ. Ширгийг гол төлөв бүрэнхий үдшийн шорын цагаар гал, ус, давс, төмөр, туглаг, лаа, сүү зэргийг ашиглан хийх бөгөөд хүүхдэд илрэх шинж тэмдгийг ажиглан өөрөөр аргаар сонгодог байна. Ширэглэх зан үйл дотор ямар төрлүүд байдаг талаар авч үзье. Хүүхэд ширэглэхдээ бол гал, ус, давс, төмөр чулуу зэргийг өөрсдийн амьдрал авах үед мөн үн чанарыг таны мэдсэн хэрэглэх хүнийг ашиглан үйлдэх онцлогтой байдаг. Нэгдүгээрт туулгаар ширэглэх арга болж байгаа. Хүүхдийн нүдэнд сэвс сусан гэж үзээд ус, аршаанд сэвийг шингээж авдаг. Туулга хайлуулж аршаанд хийхдээ бол мэлмийн хар нь аршаанда, мэддэг сэв нь уснда, хар буруу нь аршаанда, хамаг бузрын сэвэндэ гэж номны хэлдэг. Үүний дараа тугалгыг аршаанд хийхэд хүүхдийн айсан, чоцсон зүйлийнх нь дүрс гарах ба ингэснээр сэвийг бийжүүлээд нүднээс нь гаргалаа гэж үздэг. Тэр сэвийг нь бэр чадaltaй аав нь бяцхан үрийнхээ амийг хамгаалж хар мууг дарлаа гэж нүдэн дээр нь хухчин үзүүлэх бөгөөд аршааныг нь босгоны шороо нэг чимхийг хийгээд зүүн хойд зүг рүү зүг юм уу зүүн хойд зүг рүү гараад дам ёсороо хүн болж төрдөг бай. Жаргал зовлон хоёрыг дэнслэн амьдрэх тухай. Энэ бие застдаг бай. Ирэх хэрүүлийг хүсээгээд хар мууг танилцдаг байна. Хоёрдугаарт лааны тосоор ширэглэх төрөл. Лааны тосоор ширэглэх төрөл нь бол яг өдгөө монголчууд бидэнд хамгийн түгээн мэдээлэл ирсэн. За орчин цагийн нөхцөлтэй маш их зөгцсөн ийм төрөл байна. Аягтай усанд лааны тосыг тусаахад хүүхдийн айж чогтсон зүйлийнх нь дүрс гарч ирж зарцдаг. За гуравдугаарт давсаар ширэглэх төрөл байна. За ер нь бол гал руу давс ихийг цэрлдэг боловч гэрийн энерги сэргээх хүүхэд айж хөлссөн үед асж байгаа гал цог дээр давс цацаж бис хийж дуугарч байгааг дуу гарах үед нь хүүхдээ чармаа нүцгэлэн
малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зүү эргүүлэн ган ширэг суухай, ганга ширэг суухай, ширэг гэж 3 удаа амдаа шившин уншдаг байна. Дөрөвдүгээрт бор халзан туулаа болох. Бор халзан туулаа болохыг бол ер нь бол хүүхэд болгон багаас үтсэн байж магадгүй гэж бодож байна. Ер нь хүүхэд болгон шиг дийлэх хүүхэд бол ерөөхдөө үтсэн байх. Шөнө орой хүүхдийг бүрийн бас үед гаргахаар бол хүүхдээ одоо яг энэ хөмсгний яг гол хэсгээс хэлээд ингээд хөөгөр хөө нь бол одоо 100-ны хөө байж болно. Шүтэн зураад шүтэн тасаагаад шатсан шүтэнцний хөөгөр хамрын үзүр хүртэл дуустал бодож байна. Бор халзан туулаа болгодог. Харын бүрий болох үед үүр цайхын өмнөх үед хүүхдийн 3 дахь мэлмий нээгдэж элдв дүртэн ажихгүй хэмээн имэж бор халзан туулаа болгоно домондог байсан өдөөж хിവэрэ байгаа. Бачир үрийн галны заадсаас эхлэн хамрын үзүр хүртэл хар хөөгөр зураас татдаг. За ингэхдээ сүнсэн биеийн бэгчхээс өмнө сүүдэр бүхнийг бүү хартгаа. Эрхэм биеийн бэгчхээс өмнө элдв мөг бүү хартгаа хэмээн шивнээд 3 дахь мэлмий дээр нь зулайг нь үнсэх хот ортхийг нь зурдаг домтой. 5 дугаарт усан ширэг. За ширэг хийх сэтгэрхий аяхтай усанд гэрийн босго, зуух, ор хаяад хариулан чимэг шороо одоо дээр нь хийгээд цог, давс цэргийг нэмж дуургаад хүүхдийн нэргэд ирээд мэлмийн хар наршаанда мэддэг сэв усанда хар буруу наршаанда хамаг бузрын сэвэнд ширэг хэмээн шившин ширэглээд муу зүг рүү цацсан ирж харалгүй эртээ ордог. Уг ширгийн зан үйлээс харвал хүүхдийг татчрахуулагч альва муу зүйлийг усанд шингээж бүхэн тодорхой байна. За усаар хийх ширгийг ус эргүүлэх усан ширэг гихчл нэрлэхээс гадна ийм төрлийн ширгийг зарим нутагт хүүхэд ямар зүйлийн муу зүүн совин, зүүд эсвэл ямар нэгэн даалт муу зүйл харснаас болж уйлахад голдуу ширгэлдэг. За сэтгэрхий аяг шанаг ашиглаж буй учраас ерөнхийдөө сөрөг энергийг дуудаа ирүүлж өгөх холбоотой. Монголчууд босгоны орчимд бол галын морх оршдог гэж үздэг. Гэрийн босго нь бол өөрөө гэр доторх захиус болон буян заяаг хамгаалж одоо гадаа байгаа муу мухайг гэрд оруулахаас сэргийлдэг гэж үздэг. Тэгээд ус руу гал болон одоо халуун чанартай зүйлийг хийлгүүгээр усыг ингэж эргүүлж буйн бол тус ширэг нь босгоны шороо, тогооны хөө зэрэгээрээ даалт утгаар галыг төлөөлүүлсэн байж болохоор байна гэж үзэж байна. Хүүхд ширэглэх зан үйлийг хүчжүүлэх гол илэрхийлэл нь бол дээр дурдсан эдгээр домны одоо чирэглэх зан үйлийн төрлүүд донд гарсан чирэглэх шившлэг үгс болтгоо. За ерөөхдөө газарт нийтлэг тархсан байдаг ширэглэх одоо шившлэгийн үгнүүдээс дурдах юм бол хар нохооноос болов уу, шар нохооноос болов уу, хөөтэй тогоноос болов уу, хөлстэй тогоноос болов уу, ширэг, тусдаг нохооноос болов уу, хурамс тэнгэрийн амтнаас болов уу, толын альчингаас болов уу, хизээ байдлаа голомтон дээгүүрээ сандайлж байв ширэг. Айлаас болов уу, алаг нохооноос болов уу, холоос болов уу, ойроос болов уу, надаас болов уу, нахцаасаа болов уу, ширэг. Хүүхэн хүнээс болов уу, хотны хүнээс болов уу, айлчин гижнээс болов уу, айлгүй юмээс болов уу, бух мөргөх гэв, буур хазах гэв, эхэн дом, ширэг гэх мэт шившлэг үгсийг бол нийтлэг ашигладаг байна. За дээрх шившлэг үгнээс харах юм бол нохой, тогоо, айлын хүн гэх мэтчлэн одоо ингэ давтагдж байгаа эдгээр үгс нь бол хүүхдэд морины төвөргөө, нохойн хуцалд, хөлсний үнэр, хөл хөдөлгөөн зэрэгээр танил болоогүй. Гайхах өрнөлт үйл явдал, дөөлийн шугнаас үүдэлтэйгээр айж имээсэн тухгүй байдал үүсэх учир шалтгааныг бол дуудан тайлж буугаар ойлгож болохоор байна. За ингээд энэ бүхнээс дүгнээд үзэх юм бол монголчууд хүүхдийгээ төрсэн цагаас эхлэн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг элдэв аюул, занал хэллээс аварч хамгаалах, хууш аргалах гэх мэтийн дом, бэлгэдэл зан үйлийн нэг болох ширгийг ахуй амьдралдаа уламжлалаар өнөө хүрчээ. Усанд цог, халуун төмөр, тулаг, лазерыг хийж дуу гарган усыг шогшоолгон ширгээдгээс үүдэн ширэг хэмээн нэрлэж хэвссэн бололтой байна. За ингээд ерөөхдөө ширэглэх гэдэг үгний язгуур болох ширэг гэдэг үгний одоо утга нь ингээд тайлбарлаж байна. Ерөөхдөө нийтлэг ажиглагдсан зүйлүүд нь гэвэл галтай, дуу чимээтэй, утаатай холбоотой. Газар янз байж гисэн үүд босох хавьяас шороо авч ширэг хийх самда хийгээд гал дээр давс хаях, мөн галаас шатаж буй арга хомол авч тоо усандаа хийх. За эсвэл шатаж буй арга хомол дээрээ эсвэл зуухан дээрээ давс цацах. Мөн галаар хайлуулсан лаа туулах зэргийг усанд хийх. Тэгээд царцаах зэргээр пас хийсэн дуу чимээгээр хүүхдийг чочоох. Мөн галсан утаагаар нь хүүхдийг тойруулаад хүүхдийг утаан дээр бариад
эсвэл толгой дээгүүр ингэж нар зөв 3-2 тойруулан домын бүгд шившлэг өгөөд хэлэх. Мөн ширэг хийхэд ашиглагдсан зүйлсийг гэрээс гаргаад зүг юм уу зүүн урагш зүгрөө ингэж цацаад хийсэн аяг савыг бол эрт үл оруулах гэх мэтчлэн ижил төстэй зүйлүүд үйлдэлүүд бол байгаа. За үүнээс гадна тооны бэлэгдэл. Одоо жишээлбэл уран чимэх шороо авах, нар зүг, нар буруу 3 байдал гэх мэтчлэн одоо эдгээр зүйлүүд бол харагдаж байна. Ширэг гэдэг үгний бас өөр хөлбөрүүд бас ажиглагдсан. Ховд аймгийн нутгаар бол нутгалдаг ардууд бол ширгийг одоо шүрэг гэж нэрлэдэг. Хуваачууд бол сар гэх юм бас нэрлэдэг байсан. Монгол орны угсаатны бүлэгт одоо хамгийн түгээмэл нийтлэг одоо дүгнэлт харгасан одоо хүртэл мартагдаж орхигдолгүй ирсэн хүүхэж хэрэглэх энэхүү зан үйл нь бол ямар нэгэн муу муухай хар бараан зүйл хүүхдийг айлгаад байна. За тэрийг тодорхой ингээд үүлээр хөөд зайлуулъя одоо гэж хийдэг бэлэгдэл шингэсэн үйл учраас ялч харахгүй зан үйл угсаатны бүлэг болгонд газар ялимгийн өөрөөр үлддэг янз янзын домын шившлэг бүгэлтгэрээ ардын бэлэг зүйн аман болон бэлэгдэл шинжийг агуулan баяжсан гэдэг нь харагдаж байна. За ширэглэн гэдэг нь бол зүгээр ч одоо гал асаагаад утаа унаар гаргаад бууч юмгээр ингээ хүүхдийг айлгаж чочоогоод байгаа үйл явдал биш. Харин ухтаа бол монголчуудын ертөнцийг үзэх үзлийн илрэл байж болно. Монголчууд галыг бол их үтгэлт хүүхдийн бурхан үр хүүхдийг хивээгч хамгаалагч хэмээн шүтэж ирснийг хүүхдийн онго зөөсгөл тэргүүтнээс эхлээд ахуй амьдралын ариун баялаг зан үйлээс бол харж болохоор байна. Галыг ариулах шийдтэй хүүхдийн бат даатгал өөдөө эрчимтэй гэж үзвэл бас нь бол яг үүний эсрэг утга. Үгүй уруу урсгалтай шингэгч эрчимтэй байдаг. За түүнчлэн халуун чанартай гал дээр хүйтэн чанартай усыг ингэж хийж шогшоолгож буй тус зан үйл нь сайн ба муу хоргоогч ба хамгаалагч эсрэг тэсрэгийн бэлэгдэл болохын хувьд бэлэгдэж сүлд нь альва мууг эвцэлтэн дарж буугаар одоо илэрхийлэгддэг гурамсан шинжтэй үйл явна. Усан дээр аянга буудгүй хэмээн одоо тэнгэрийн их дуу захиргааны үед аянганд усхийн тооно холуулсан тавьдаг ном бий. За ширгийн гол агуулга нь бол байгалаас нийлэх боломжгүй хоёр өөр шинж чанаргүй эсрэг тэсрэгийг нийлүүлж үлдэх зан үйл юмсанжээ. За ингээд та бүхэндээ монголчуудад эртнээс нааш өдгөө хүртэл уламжлагдсан маш олон янзаар дүгэн дэлгэрч хадгалагдаж ирсэн хүүхэж хэрэглэх зан үйл талаар бага хэмжээний мэдээлэл хүргэлээ. Анхаарал тавьж сонсон та бүхэндээ баярлалаа. Баяртай.